Сайн байцгаана уу? Миний YouTube channel Тавтар Морил. Энэ channel дээр би дэлхийд ирэх байдаг түүхэн болон домогт газруудын талаар ярих болно. Тийм болохоор subscribe хийгээрэй заяа. Өнөөдөр ихний ангиар бол хэдүүлээ маш олон жилийн өмнө буцаж аялцгаая гэж би бодлоо л доо. Тодорхойгоор хэлбэл 11,000 жилийн өмнө. Тэр үед юу байсан бэ? Энэ мэдээж эртний домог, эртний түүх болсон маш сонирхолтой, маш нууцлаг Атлантын эзэнт гүрний талаар ярилцах гэж байгаа юм шүү. Атлантисын эзэнт гүрэн зүгээр нэг домог гэж тооцогддог байсан чинь шинэ археологийн болон геологийн нотлохоонууд түүнийг дахин авч үзэхэд хүргэсэн юм. Үүн дээр нэмээд Сахарын нүд буюу Ришадын тогтцсон жинхэнэ амьдрал дээрх Атлантис байж магадгүй гэсэн шинэ онол гарсан юм. Хэдүүлээ тэгэхээр эхний анги дээр энэ онолыг маш дитейлтэйгээр үзэцгэн. Тийм болохоор дуустал нь нэмжлэгээ үзээрэй. За тэгэхээр илүү тутам ярилцгүйгээр үндсэн бичлэг рүү орцгоё. 1-р бүлэг Атлантисын түүх. Атлантисыг анх Грекийн философч Плато манай эртний өмнөх 360 онд Тимей болон Критийн гэсэн зохиолуудад дурдсан юм. Энэ хот нь 11,000 жилийн өмнө өндөр хөгжилтэй хүчрхэг иргэншил байсан гэж өгүүлдэг байжээ. Технологи зэвсгээрээ маш өндөр хөгжсөн энэ орн нь нэгэн өдөр бурхтын уурыг хүргээд нэг шөнө нэг өдрийн дотор далайн доор живж, алга болж сүрсэн гэж философч Плато зохиол дээрээ бичсэн юм. Атлантисын төв нийслэл хот нь болохоор давхар цагирган бүтцээс бүрдсэн бөгөөд дундаа устай байсан гэж үздэг байжээ. Ойролцоогоор 20-с 25 км-ийн өргөнтэй. Тэгээ байршил нь бол Гибралтарын хоолойн цаана. Платогийн бичснээр бол Херкулесийн багны цаана гэж тэмдэглэгдсэн байжээ. Орчин үеийн эрдэмтэд түүхчид болохоор Платог зүгээр энийг сургаал болгоод эртний өмнө сүрж байсан эзэнт гүрнүүдтэй харьцуулаад бичсэн гэж үздэг байжээ. Эдний нэг нь эртний Миногийн эзэнт гүрэн юм. Харин Плато болохоор өөрөө энийг өөрийнхөө үг дээдс болгон Солон эртний Египт рүү очиж Саис гэдэг хотоос сонссон гэж ярьж байжээ. Тэгвэл яга эртний грекүүд эдний талаар ерөөсөө олж мэдээгүй байдаг үлээ. Саис хотын египетчүүд тайлбарлахдаа египетчүүд маш нарийн, дитейлтэй ном судар түүхээ хадгалдаг байсан юм. Харин грекүүд болохоор тийм байгаагүй гэд тайлбарлаж байжээ. За тэгэхээр Атлантис зүгээр зохиомол гэж үзье. Тэгвэл жинхэнэ амьдрал дээр Атлантистэй төстэй газар хаана вэ? Судалгаачдын харж байгаагаар бүх юмараа хамгийн төстэй газар нь бол Африкийн Сахара цөлд байдаг Сахарагийн нүд юм. Шинжлэх ухааны нэр нь Ришадын тогтоц. Одоо тэгвэл Ришадын тогтцын талаар хэдүүлээ ярьцгаая. 2-р бүлэг Сахарын нүд. Сахарын нүд буюу Ришадын бүтцэнд Африкийн Мавритани улсад байрладаг аврах том дугуй хэлбэртэй геологийн байгууламж юм. Сансараас харахад яг л аврах том нүд шиг харагддаг учраас Сахарагийн нүд гэж нэрлсэн байжээ. Анх 1930-ад онд илрүүлж солилрын мөргөлдөөнөөс үүссэн гэж үзэж байсан ч дараа нь геологийн байгалийн тогтоц болох нь батлагдсан. Ийшээ очихын тулд Мавритани улсаас зөвшөөрөл аваад тэгээ маш олон хоног цөлөөр явган аялал хийдэг гинэ. Тийм болохоор одоо хүртэл эрдэмтэд энэний талаар сайн судалгаа хийж чадаагүй байгаа юм. Энэхүү сонирхолтой байгалийн бүтцийн байрлал нь баруун хойд Африк юм. За тэгвэл яагаад эрдэмтэд судалгаачид энийг эртний Атлантис гэж үзэж байгаа вэ? Хэдүүлээ энэний талаар ярилцгаая. 3-р бүлэг Атлантис болон Сахарын нүдний холбоо. Одоо хэдүүлэн имжлэг маш сонирхолтой болно. Дараагийн чаптерыг бүхлээр нь үзээрэй. Тэгээ үзсний дараа та нарт толгойдоо Атлантис болон Сахарагийн нүд хоёр нэг газар гэдгийг ухаарах болно. За эхэлцгээе. Эхлээд хэдүүлээ хэмжээг нь авч үзцгээе. Платогийн дурдсанаар Атлантис 20-с 30 км-ийн өргөнтэй байсан гэж үздэг байжээ. Харин Сахарагийн нүд нь хамаагүй том бөгөөд 40 км-ийн өргөнтэй юм. За тэгэхээр хэмжээ нь шал зөрөлдөө яваад өчлөө. Манай онол хүчингүй болчлоо тийм үү? Үгүй ээ. Яагаад гэвэл Плато өөрийнхөө зохиол дээр яг Атлантисын үнэн хэмжээг ерөөсөө хэлж байгаагүй юм. Зүгээр л ойролцоогоор иймэрхүү гэж хэлж байсан юм. Түүнээс гадна маш олон мянган жилийн дараа Сахарагийн нүдний жинхэнэ хэмжээ өөрчлөгдсөн байж магадгүй юм. За тэгвэл байрлалыг нэдүүлээ ярьцгаая. Платогийн дурдсанаар Атлантис нь Геркулесийн багнаас цааш яваад байсан гэж бичжээ. Харин Геркулесийн баг нь бол одоогоор Гибралтарын хоолой юм. Тэгвэл Гибралтарын хоолойгоос цаашаа гарахад ямар ч газар байхгүй. Атлантын далай байгаа. Магадгүй Атлантын далайн доор живцэн байж магадгүй юм тийм ээ. Угийн зохиол дээр ч гэсэн Атлантисын гүрэн өөрсдийнхөө шунлаасаа олож ивсэн гэж бичсэн байдаг да. Даанч эрдэмтэд судалгаачид маш олон жил Атлантын далайг хайсан ч ямар ч тийм эртний эзэнт гүрний уул мөр олдоогүй юм. Тэгвэл тэд нэр буруу газараа хайгаадсан бол яах вэ? Атлантисын эзэнт гүрний домог нь хаанаас гаралтай вүлээ? Эртний Египт. Египт харин хаана үдэг вүлээ? Зүүн хойд Африк. Хэрвээ эртний Египтийн худалдаачид болон аялагч нар энэ хүчрхэг Атлантис гэсэн эзэнт гүрнийг хайхаар гарсан бол мэдээж баруун тишээгээ явна. Тэгэхээр яаж вэ? Газраар явах юм бол одоогийн Марутения болон Сахарагийн нүдний тэр хавцаа очиж байна. За тэгвэл далайгаар явсан гэж бодъё. Газар дундын тэнгисээр дамжаад Атлантын далай руу гарах юм бол Африк биш харин явсаар байгаад Америк руу хүрчиж байна тийм үү? Гэхдээ хэдүүлээ нэг юм санах ёстой. Энэ эртний Египтчүүдийн ашиглаж исэн завь нь маш эртний бөгөөд
Зарим нь зөвхөн салхины хүчээр газраас газар очдог байжээ. Салхи биш юм а гэхэд ихэнхдээ далайн урсгалаар явдаг байсан юм. За тэгвэл хэдүүлээ газар дундын тэнгис болон Атлантын далайн усны урсгалыг шинжлэх ухаанаар харж үзье. За хэдүүлээ болохоор одоо усны урсгалыг харах гэж байгаа шүү. Энэ сайт нь болохоор Earth Knowledge School гэдэг усны урсгал, агаарын салхи, тэгээ ерөөдөө элдв янзын юмнууд ингээ харж болдог юм сайт байгаа. Та нар ч гэсэн өөрсдөө ороод үзээрэй. Би линкийн bio дээр description дээр тавьчих. За тэгээд одоо энэ Итали байна, энэ Испани байна, Хойд Африк байна. За энэ ч хэдүүлээ Египтээс ингээ гараа явлаа гэж бодъё. Тийм болохоор энэчнээс ингээд эхлээд явлаа. За ингээ миний маус завшгүй заяа. Ингээ явхад нэлээд ингээ өөдөөс ширүүн урсгалтай байгаад байгаа. Тэгэхээр хэдүүлээ ингээд зовж байгаа. Ялангуяа дээр үеийн тэр усан онгоцууд гэж бодохоор ингээ нэлээд зовж жагаад одоо энэ ч нэлээд хүчрэх юм урсгалтай байгаа. Эндээс зовн байж гарна те. Энд чинь яг Гибралтарын хоолой, Геркулесийн баг нь эндээсээ гарлаа. Гарангууд яаж ийн хартаа. Хүчтэй урсгал шууд ингээ урагшаа аваа авчиж байна. Чигээрээ явах ямар ч боломжгүй. Ингээд урсгал нь урагшаагаа авч авчиж байгаа те. За ингээ урагшаагаа ингээ аваа авчиж байгаа. Урагшаагаа ингээ явж байгаа. Харж байгаарай. Ийшээ ирчихэж байгаа. Ийшээ ирээ зогсож байгаа те. Усны урсгал нь ийшээ ирээд арай хөвч нэм тайвширч байгаа. За хэрвээ саяны хэсэг та бүхнийг бүрэн гүйцэд ятгах чадаагүй бол би та бүхэнд бүр амар ятгахаар баримт одоо харуулъя заяа. Платоны хэлснээр бол Атлантис маш олон жилийн өмнө байхдаа амар ногоон, ой модтой, ус ихтэй тийм paradise байсан гэж ярьдсан байлээ. Гэхдээ бид нар одоогийн Африкийг харах юм бол мэдээч тийм paradise хойд хэсгээр ерөөсөө байхгүй. Дан илсэн цөл байгаа тий. Одоо гэхдээ амар сонирхолтой болж эхэлнэ. Ягаад гэвэл маш олон мянган жилийн өмнө одоогийн бидний мэддэг Сахарагийн илсэн цөл далай байсан юм байлээ. Зүгээр ч нэг далай биш. Тэр хамгийн том далайнуудын нэг нь байсан юм билээ. Ойролцоогоор 5000 жилийн өмнө гэхэд далайтай байсан. Тэгээ тэрнээс хойшоогоо илсэн цөл болоо хувирсан. Гэхдээ тэрнээс өмнө бол далайтай, ногоон, ой модтой, lush, green environment байсан байгаа. Энэ ямар утгатай вэ гэхлээр усыг дагаж амьдрал үүдэг тийм үү. Тэгэхээр хэдэн мянган жилийн өмнө тийм далайтай, устай, голтой газар байсан бол мэдээж тэнцээ амьдрал цэцгэлж байсан байх тий. За энэ онолыг батлах том баримт нь бол хэдүүлээ энэ газрын зургийг одоо харцгаая л та. За хэдүүлээ ингээ одоо Google Maps дээр харцгаая. Энэ ингээ газар дундын тэнгис байгаа тий. Газар дундын тэнгисээс ингээ ахуулаад ингээ хараараа нэг юм зураасууд ингээ яваад байгаа. Ийм нэг сонин зураасууд. Тийм бац. Ингээ яваал явж байгаад Атлантын далаад ийшээгээ ирээд дуусч байгаа. Яг энэ ингээ тэр та. Газар дундын тэнгисээс ингээ эхэллээ. Ингээ явлаа. Атлантын далаараа ингээ дуусч байгаа. Энэ нь болохоор хэдэн мянган жилийн өмнө том ийм далай байсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ хаагуур дайрж явсныг хараарай. Хартаа манай Сахарагийн нүд 5-6 мянган жилийн өмнө лалга болсон далай гэж байгаа шүү. Тэгээд ингээл дамжаал явж байгаад Сахарагийн нүдний энчээ ирээд тэгээд Сахарагийн нүдний энэ хоёр талаар нь бүр ингээ мөр үсгсэн байгааз илэгдээд газар нь бүр ингээ илэгдээд ийм мөр үсцсэн. За тэгэхээр дараагийн баримт нь бол Платогийн хэлснээр Атлантисын хойшоогоо уул ихтэй байсан гэж ярьд юм билээ. Уулархаг хэсэгтэй. Хэрвээ бид нар одоо Eye of Sahara-гийн хойшоо харах юм бол юу харах вэ? Атласын уулуудыг харна. Энэ яагаад амар сонирхолтой вэ гэхлээр Атлас гэдэг нэр нь Марутаны улсын анхны хааны нэр байсан. Харин Платон бичснээр Атлантис улсын хамгийн анхны хааны нэр нь бас Атлас байсан. Тэгээч дуусахгүй эрдэмтдийн судалгаагаар харахад энэ цавирган дунд болгонд нь маш их хэмжээний давс олдсон байгаа. Ингээд тунаад үлдсэн давс нь ямар утгатай вэ гэхлээр хэдэн мянган жилийн өмнө энэ давстай ус байсан гэдг нь нотлогдож байгаа юм. За саяны харуулсан баримтууд та бүгдийг ятгсан гэж найдаа. Хэдүүлээ одоо дараагийн бүлэг рүү орцгоё. 4-р бүлэг домог ба бодит байдал. За мэдээч орчин үеийн түүхчид, эрдэмтэд Платон өөрөө Атлантисыг зүгээр нэг ёс суртахууны сургамж болгон зохиосон байж магадгүй гэж үздэг. Харин Сахарын нүдний тогтоц хүний гараар бүрдээгүй, харин байгалих гэж бас үздэг юм байна. Тэгэж дуусахгүй ямар ч археологийн олдвор олдоогүй. Тэр нь юу вэ гэхлээр бичээс, соёл иргэншлийн уул мөр, сүрсэн барилга, тиймэрхүү төрлийн юмнууд тэр хэсгээс ерөөсөө олдоогүй. Тэгээд бас Египтийн түүхэнд Атлантисын талаар ерөөсөө дуртаагүй байдаг юм байна. Гэхдээ энэ бүгдийг тооцвол Атлантистэй хамгийн ойрхон дэлхий дээрх газар бол мэдээж Сахарагийн нүд болж таарж байгаа юм байна. Та нар юу гэж бодож байна? Сахарагийн нүд Атлантис байж болох уу? Эсвэл зүгээр нэг геологийн гайхалтай тогтоц уу? Сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн бусад сонирхолтой нууцлах газруудын талаар мэдэж байвал хуваалцаарай. За үзсэн баярлалаа. Дараагийн анги дээр хөтөлөө уулзцгаая.